Өдрийн цагаар би Маринет. Энгийн амьдралтай эгэл чирийн нэг охин. Гэхдээ хэний ч мэдээгүй, хэнд ч хэлээгүй нэг нот надад бий. Сайн уу хэмээн өглөөний хоолчин ширээн дээр өдрийн хоолчин уутанд харин орой хоолчин хөрөх хүчинд байгаа. Ээж нь өнөө орой бас оройтох байх. Гэхдээ амралтын өдрүүдээр гэрте очихыг хичээнэ гэдгийг амлаж байна. Ямар нэг юм хэрэг бол залгаарай. Ээж нь охиндоо хайртай шүү. Үнсээ. Ямар нэг юм болоо юу Лайла? Үгүй, харин ч би сайн байна. Ээж өнөө орой элчин сайдын газрын нэг уулзалтанд хамт яваач гэж гуйсан юм. Гэхдээ би эхний өдрөл хичээлдээ сууж чадаагүй болохоор гэрийн даалгавраа нөхөж авахгүй бол хитрхи хоцорсон байгаа. Ээжид үгүй гэж хэлэхээс өөр арга алга. Их л уурлах байх та. Одоо яадаг үлээ? Эдрийн надад туслана гэсэн ч би өөрт нь төв удмааргүй байгаа юм. Угаасаа бараг мартсан байлгүй. Айгуул намайг тэр нийлээд байдаг охидч нь өөрт нь сайн болсон гэд бодчихвол яах болж байна. Эдрийн дайчгүй залуу шүү. Тийм юм таахгүй бах. Хэрэг хүсвэл би чамайг өөрт нь хэлээд өгье. Чи үнэхээр тэгнэ гэж юу? Баярлалаа Нино. Чи үнэхээр сайн найз. Зүгээрээ. Хүлээгээрэй Эдрийн. Сайн уу Нино? Юу вэ? Сайн уу Лайла? Яна надад чиний тухай хэлсэн. Хэрвээ хүсвэл би чиний гэрийн даалгавар тусалж болно шүү. Тийм үү? Чи надад туслана гэж юу? Чи надад бараг л миний амийг аварч байгаатай ялгаагүй тус хүргэж байна. Зүгээрээ Лайла. Туслахад таатай байна. Маринэ. Би Лайлаг тагнаж байгаагүй шүү. Би гутлаа өдөж байсан юм. Санаа зовох юм байхгүй. Нино надад Лайлаг Эдрийн ямар сэтгэлгүй гэж хэлсэн. Танаа гэрт очиж даалгавраа хийж болох уу? Танад хамаагүй чимээ багтаа байх байлгүй. Аав хизээч өөр хүн гэртээ оруулахгүй. Би аавын чинь бодлыг өөрчилж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Маринет, хүлээлтээ. Эдрийн би хамгаалагч хизээш машинд нь өөр хүн суулгахгүй. Үгүй хэлгүй дээ. Чи арай дагах гэж байгаа юм биш үсттэй. Юу гэж дээ? Би нөгөө явж туссан орлоо. Сайн уу Жулика? Дугуйг чинь түр зээлий. Яралтай хэрэг гарлаа. Тэгээс Маринет чи Эдрийн дэтгэх хэрэгтэй. Лайлаг худалч гэдгийг бүгд мэднэ. Мэднэ. Гэхдээ тэгж худлаа яриад байвал хэн нэгний сэтгэлээр тоглоно шүү дээ. Эдрийг би аврах хэрэгтэй. чи ямар хичээл дээр хамгийн муу дүн авч байсан бэ? Тон дээр хас авч байсан. Лайла чи энийг өөр хүнд хэлж болохгүй шүү. Манай аав гадны хүн гэртээ оруулахаар уурлаад байдаг юм аа. Бид зүгээр л гэрийн даалгавар хийн штэ. Би аргалчихнаа. Уучлаарай Эдрийн. Гэхдээ аав чинь чамайг. Уучлаарай хатагтай. Энэ тухай би аавтай нуурын биеэр уулзаж асууж үзэж болох болов уу? Ноён агресс чин загвар гаргаад завгүй байгаа учраас өөрт нь битгий садаа болоорой гэж хэлсэн. Би хэлсэн байхаа. Эдрийн загвар өмснө гэж тасалсан хичээлүүд дээр чинь би чамд тусалж дөнгө чинь сайжруулъя гэж л бодсон юм. Аав чинь чамайг хичээлдээ муу авсныг сонсоод юу гэж хэлэх бол Эдрийн? Чи тэрийг бодож үзсэн үү? Эдрийн, чиний дүн муудсан гэж юу? Танд өөрөө хэлээгүй байгаа байх. Гэхдээ хэд хоногийн өмнө Эдрийн хасах дүн аваад уйлаад сууж байхад нь би туслах хэрэгтэй гэж шийдсэн юм. Нэг их удахгүй хагас цаг л болох байх. Ойлгож байна. Би таны бодлыг өөрчилж чадахгүй. Би хичээсэн шүү Эдрийн. Амжилт хүсье. Хагас цаг л юм бол та зөвшөөрч байвал болж байна. Яаж ингэж худлаа ярьж чаддаг байна? Харвуу, сайн гоё үл балтаг байхгүй юу? Чи гуйгаагүй штэ. Чи худлаа ярьсан шүү дээ Лайла. Чи л өөрөө надад хас хавсан гэж хэлсэн байхаа. Адигтай та наадах руу авирч болохгүй. Хитрхи аюултай. Танай шатыг төр зээлж болох уу? Миний сайн залуу нэг худалч хүнд ямаа алдах гээд байна. Гал сөнөөгчийн шатыг гал унтрахтал ашигладаг болохоос хүүгүү тагнахад ашигладаггүй юм. Дуулахгүй бол бүрж болохгүй. Энэ танай ээж юу? Чи ээжтэйгээ хижлэх юм аа. Би ч гэсэн ээжтэйгээ адилхан. Чи бит хоёр адилхан юм ихтэй юм аа.
Тэр худалж охин тийм айхтар юм уу? Чи энэ хүүд тийм сайн юм уу? Энэ улаан хувцастай охин хөөрхөн юм аа. Хин гэдэг вэ? Кагами байгаа юм. Туял зүр сэлмээ ангид хамт явдгийг. Үнэхээр дог харагдаж байна. Дараа намайг танилцуулж өгөөрэй. Би Японд хэдэн жил амьдарсан гэдгийг чи мэдэх үү? Лайла чи гэрийн даалгавраа хиймээр байна гэсэн биш мөлөө? Заавал одоо авирахад аюулгүй болсон. Энэ Баярлалаа. Ши хатагта цохот сайн гэж битгий хэлээрэ. Тэр тань цаг боллоо эдрэн. Аавч нь одоо удахгүй өрөөнөөс гарч ирэх байх. Би мөрийгөө авсан юм шиг байна. Нэг дурсгалын зураг дарвал яаж вэ? Миний тусламж хэрэг болвол санаа зовлтгүй асуугаарай. Сургуулилтын дундуур утас оролдохгүй гэсэн байхаа Кагами. Утсаа дараавал. Уучлаарай ээж. Ноён Габриэл Лагрес, би таны загваруудад их дуртай. Миний хувьд тантай уулзах нь нэр төрийн хэрэг. Би таны завгүй гэдгийг мэднэ. Тийм болохоор саад болохоо байли. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Энэ миний буруу хэрэг мэ? Яг одоо миний өрөөнд ороод ир. Би зураг аваад цахим хуудсандаа нийтэлж болох юм. Гэхдээ хэтэрхий амархан юм болно. Тики, талбад зах болцгоо. Ацнийч хэрэггүй шүү. чамд банк удлаа ярьж хараагүй байх чинь чиний имийг хамаагүй ухаж байгаа чи ягаад тэр охинд юу ч хэлэхгүй байгаа юм? Чи ч гэсэн миний имийг ухдаг шүү дээ Блэк. Тийм ээ. Гэхдээ би бол ясэл хайж ухдаг. Харин тэр охин юу хайж байгааг чи мэдэхгүй шүү дээ. Зүгээр л ганцаардаад найз хайж байгаа ч юм билүү? 1 2 3 4 5 Энэ охин манайд юу хийж байсан юм? Эдрэний хичээл туслана гэхээр зүгээр байх гэд оруулсан юм. Би өөрөө хүүдээ юу хэрэгтэй гэдгийг нь мэднэ. Эдрэний найзуудад хуурдсан анхны тохиолдол чинь энэ биш байхаа. Эдрэнийг сургуулаас нь гаргах гэж байгаа юм уу? Үгүй. Гэхдээ найзалж байгаа хүүхдүүд нь буруу үлгэр дуурайл үзүүлээсэ гэж хүсэхгүй байна. Нэг бодлын энэ зургийг ашиглаад энэ салахгүй наалдаад байгаа охиныг хүүгээсээ бүр мөсөн холдуулж болох юм шиг санагдаад байх чинь. Нэг муу утгагүй зургаас болж ямар их үзэн ядсан сэтгэл төрнө вэ. Гэхдээ хамгийн хүчтэй уур хилэн заавал дуу чимээтэй бай галдгүй шүү дээ. Миний сэрэ миний хорон атума. Уур хилэн гин асаахад өгөө. Би бол бүр ирвэг. Би чамд Лайла гэдэг охиныг хайж олоод ахиж чиний хайртай хүнд хязээж ойртохоргүй болгох хүч чадлыг өгч байна. Эдрэн Агрест тэр охины хажууд хитрхи гэнэн цайлган хөө. Мэдээж тэр охин хадагтай цог хар муур хоёрыг өөрийг хамгаалаач гэж гойхон гарцаагүй. Тийм учраас чи тэр хоёрын шидэт эрднийг надад авчир гэсэн даалгаврыг чамд өгч байна. Ойлголоо хүр ирвэхээ. Эдрин би бол Анича. Чи минийх л байх ёстой Эдрин. Кагами? Би чамайг зовох гэсэн хүмүүсээс хамгаална. Би чамайг Лайлагаас хамгаална. Лайла аюултай хүн бишээ, зүгээр л анхаарал халамж хэрэгтэй байгаа. Тэр чиний халамжийг хүртэх хэрэггүй. Би тэр охиныг шийтгэхэд үгүй. Кагами, үгүй. Би одоо хувирч болох уу? Болно Марине. Тики, албац болцгоо. За нэг л өдөр чиний хараас гүйж байгаа олон найз охид хоорондоо муудалцсан гэж мэдээд байсан юм аа. Надад найз охин байхгүй. Лэг савраа гаргацгаая.
Лайла Росси. Чи Эдрийн дахиж ойртоод үзээрэй. Чи надад амлалтаа өгвөл би чамайг өршөөе. Эдрийн гэдэг нэртэй хүн би танихгүй юм бэ? Битгий худлаа яриад бай. Намайг үнэхээр уучлаарай. Гэхдээ би хүссэн бүхний авахын тулд худлаа ярьдаг юм. Энэ удаад чи бууж өгөх болох нь дээ. Хэрэг үгүй гэвэл хүссэн хүсээгүй чамд ямар нэгэн муу юм тохиол. Нөгөө залуугаас нь юу хүсэж байгааг нь асуухгүй мүү? Би туслах гэж л байх шүү дээ. Алё, эндээс зүхтэй. Надад чиний тусламж хэрэггүй хатагтай зохоо. Би өөрийгөө хамгаалж чадах байсан юм. Тэгээд ч тэр царамуутай эвэртэй охиныг Эдрийн тоохгүй юм чинь? Миний буруу. Намайг тоохгүй гэдэгт итгэлтэй байна уу? Одоо болно. Зүхтаад нэмэргүй. Чи хаанч ногдсон би чамайг олно. Би удахгүй чиний акумаг олох болно. Ой, туслаарай. Цагдаа намайг хөөж байгаа хорон санаатныг хатагтай цогт дийлэхгүй байна. Таал намайг тэр хорон санаатнаас аварч туслана. Ой. Ийшээ сууч. Би чамайг цагдаагийн газар хүргээд байна. Акума сэлмэн дотор нь байж магадгүй хармуурай. Гэхдээ би чиний тухайг зүгээр болгож чадахгүй юм байна. Духан дээр гэж юу? Миний духан дээр юу урагчлаа? Энэ ямар гэж зурвс вэ? Юу болоод өнгөрвөө? Миний машин хаана байна? Тухан дээрээ эвэртэй охин яасан бэ? Нэг хорон санаатан араас нь хөөж байгаа гэсэн. Лайла юу? Тухан дээрээ эвэртэй байсан юм. Хүснээрээ зүгт. Чадах чинээгээр хурдан ядарч унтлаа зүгт Лайла Росси. Тэр байна. Бидний шоолоод байх шиг байна. Одоохондоо инээж л байг. Туслаарай. Намайг нэг мангас хөөгөөд байна. Чиний духан дээр ч нэг юм байна. Ямар сонин зурвас вэ? Баригдсан да? Хагад биш шүү. Надаас зүгтж чадна гэдэгт итгэлтэй байна уу? Хонгор минь. Ээж, хатагтай дүпэн чинь. Таалхны газараа байж байтал нэг эвэртэй охин ороод ирсэн. Лайла. Они ч тэнд байгаа гэсэн үг. Эндээ хүлээж байгаарай. Эдрийнтэй ахиж уулзахгүй гэж амлавал би чамайг зүгээр өнгөрөөнө гэж амласан. Дүпэн Чен талхны газрын үйлчлүүлэгч рүү хэнж дайрах ёсгүй. Миний эхнэр хаана байна? Байд. Лайла, чи зүгээр үү? Би чамд тийм муухай юм хэлж байхад чи намайг аврахаар ирлээ гэж юу? Би чамайг буруугаар бодож байж хатагтай цохоо. Чи л намайг аварч чадах ганц хүн юм байна. Чамайг Лайла таалагдана гэж би мэдээд байсан юм аа. Ямар гэж зурвас вэ? Хөөе, яаж юм бэ? Хоорондоо арай гэж эвлэрч байхад чинь Хатагтай зах. Манай ихний уцаа авсан чинь гэрэл зацраад гинт алгуулчихсан. Тэгээд тэр сэлэмтэй мангас гараад ирсэн. Гэтэл одоо чи гинт гараад ирлээ. Одоо яах вэ? Танаа зовлтгүй. Танаа ихнэр чинь ойрхон аюулгүй газар байгаа. Энэ хорон санаадаг хүмүүсийн утас руу зурвас илгээгээд тэр зурвасыг харсан хүнтэй байраа сольдог юм байна. Лайлагийн эвэр нь дохиод дамжуулдаг байж таарна. Тийм болоод Лайлаг хаана байгааг нь мэддэг юм байна. Би яаж дийлэхээ олчихлаа. Танд баярлалаа. Би юу? Эдрийн дахиж битгий арт. Чам шиг мангас Эдринийг алдах болж байна уу? Тэгж ярихгүй шүү. Эдрийн. Бүх охид тэр хүүгийн хараас гүйж байхад ягаад над шиг ийм инээдтэй, ухаантай, хамаагүй загварлаг хувцастай хүний хараас хүн гүйхгүй байгаа юм бэ? Чи яаж өөрийгөө Эдрийнтэй харьцуулж чадаж байна мó? Гинэг муур. Эдрийн бол хамгийн төгсхүү. Эдрийн минийх болох ёстой. Харин би ганцхан Эдринийг л хайрлах ёстой хүн. Юу? Чи юунда инээгээд байгаа юм бэ? Чи
Чи ойлгохгүй байна уу? Би чамайг хаанч байсан дагна. Эдрийн дахиж ойртохгүй гэдгийг амлавал би чамайг мушиггүй болно гэж хэлсэн байхаа. Ойлголоо. Би Эдрийнтэй ахиж уулзахгүй гэдгийг амлая. Чи сайн жүжигчин юм аа. Ахаад худлаа ярьж байна. Наад эвэр чинь худлаа ярьж байгааг чинь хэлж өгдөг юм. Чи үнэн сэтгэлээсээ Эдрийнтэй ахиж уулзахгүй гэдгийг амл. Би яаж Эдрийнтэй ахиж уулзахгүй гэж хэлж чадах юм бэ? Би үнэхээр хайртай. Би тийм амлалт өгч үнэхээр чадахгүй. Би тэгж чадахгүй. Гэхдээ чи хатагтай цохыг өгөө хийж чадна гэвэл би Эдрийнтэй ахиж уулзахгүй гэдгийг амлаж болох юм. Энэ охин ч үнэхээр гайхалтай юм гэж. Лайла, чи зүгээр үү? Хэрв чи амлаж байгаа бол хүслийг чинь би биелүүлээд өгье. Хармора, хэрв хэн нэгэн хүнд зурс ирвэл чи утсыг нээлгэж харуулж болохгүй шүү. Оны чан тэгж шилждэг юм байна. Хармора, миний хөл өвдөд байна. Би хөлөө гинтээсэн юм шиг байна. Тэр хүлээж угаараа би энийг ажилдаа болчихлоо. Ахаад худлаа яриад байгаа юм биш үү? Одоо тийхгүй байлгүй. Үнэхээр хөлн гимтсэн юм шиг байна. Тэгвэл би ганцаараа зохицуулах хэрэгтэй болох нь анс дуудах цаг. Энэ охиныг хамгийн ойрхон имлэг рүү хүргээд өгч болох уу? Чи гарах гарцгүй боллоо хатагтай цохоо. Эдрийн ингээд миний их боллоо. Үгүй. Тийм ээ. Шидэд эрдний наав. Надаас хол. Өвдгөө хамгаалахгүй бол ийм болно шүү дээ. Үгүй. Утсаа битгий аваарай. Шуурхаа дуудлага байвал яг болж. Энэ охины хөл гимтчихэд байна. Толгой нь гимтсэн биш биз? Хөл нь бол зүгээр л байна. Чи хатагтай цохыг ганцаараа үлдэх гэж надад худлаа ирсэн юм уу? Чи хатагтай цохыг тийм их үзэн яддаг юм уу? Би юу? Үгүй. Чи яаж юм хэлж чадж байна? Ганцаараа оны чанта тулалдаж байгаа болохоор намайг худлаа ярьсан гэж байгаа мó. Чи ингэж худлаа ярьж болохгүй шүү дээ. Чи хөөрөөсөө ичээч. Та уцаа шалгаж болно ирхмэ. Үгүй. Тэгж болохгүй шүү. Болно. Гинтийн дуудлага байна. Харагтай цохоо. Гинтийн бэлэг оны чан. Би энд юу хийж байгаа вэ? Чамааг хэн ингэж хүлж орхив вэ? Энэ их бат бөх хоол авах юм. Нэг удаа бид бүр 2 цаг оролдож байж нэг хүүхдийг аварсан шүү. Тийм гэж юу? Хүлээгээрэй. Надад нэг төлөвлөгөө байна. Юу болсон бэ? Миний мөрөөдлийн охин ярьж байна. Ойлголоо, би одоохон дагуулад очие. Миний хөдийг болгоомжтой. Тусламж хэрэг болсон уу хатагтай? Үгүй, дуудлага байхад л болно. Үгүй. Хармора. Сүрлэг жвань. Ахиж хорон үед хийхийг чинь зөвшөөрөхгүй Акума. Акумагаас ангижрах цаг боллоо. Баярсан да. Баяртай бяцхан ирвэ хэмээн. Гайхалтай хатагтай цог. Кагами. Цахаарай. Би Кагами гэрт нь хүргэж өглөө. Лайлаг харж байгаарай. Үнэг шиг бодолж охин шүү. Хөл чинь зүгээр болсон уу? Та нарын хажууд байхаар улам төвчээртэй болоод байна. Тэгвэл чи гэртээ миний тусламжгүй өөрөө харьчих юм байна. Миний буруу байжээ. Тэр охиноос салах биш. Өөрийнхөө талд харуулах хэрэгтэй байж. Сайн уу Эдрин? Хичээлийн дараа миний гэрийн даалгавар туслаад өгөөч. Чи Эдриний юу хийж байгааг тагнахгүй юм. Би Эдрин дитэгдэг болсон хаалъя. Лайла юу ч хийж худлаа ярьсан Эдрин хизээч өөртөө сэтгэлтэй болохгүй гэдгийг би ойлгосон. Уучлаарай. Би бэлтгэлтэй. Тэгээд чи хичээл дээр надаас тусламж авахааргүй байгаа гэдэгт итгэлтэй байна. Үннийг хэлэхэд би олон газраар аялснаас болж ой санамжаа алддаг болсон. Би одоо бүх хичээлийн эхнээс нь сурах хэрэгтэй болоод байна. Сүүл Натали бас бие хамгаалагч хоёр маань чамаас болж аавд шийдвэр. Уучлаарай Эдрин. Ой би ийм юм
болно гэж Лайла бодоогүй. би чамд тусалмаар л байна. Гэхдээ чи миний хайртай хүмүүсийг зовоогоод байна. Байна уу? Баяр хүргэе. Чи урдих шиг сайн болжээ. Би чамтай дүүсхийг л хичээсэн. Намайг энэ дөрж авчирсанд баярлалаа ноён Агрис. Чи миний хүүд худлаа ярьж, толгойг нь эргүүлж, манай гэрт надад мэдгэлгүйгээр орж ирсэн. Муу санаа байгаагүй шүү. Би Эдринтэй л цуг байх гэсэн юм. Ахуга бусдаас хамгаалж байна гэж хорт цагдснаас болж хүүчнийх ганцаарддаг болсон. Тийм үү? Чи миний огт бодож байгаагүй асуудлыг надад хэлж өглөө. Миний оронд байсан бол чи яах вэ? Өөрийг нь ойлгодог. Бас өөрийн муу хүмүүсээс хамгаалдаг насаар ойролцоо найз хэрэгтэй гэж би бодож байна. Бас таны сайн мэддэг хүн байвал сайн. Чи бид хоёр ижилхэн бодолтой юм. Хоёулаа удахгүй ахиж уулзнаа Лайла. Дараа уулзъя ноён Агрис.